За сайн байцгаана уу? За ээлжид лайв хийнэ. За ээлжид лайв хийн. За завтай байгаанууд манай хэд ороод ирнэ. Энэ удаа хэдүүлээ үйл хөрөнгө сонирхож байгаа хүмүүстэй сонирхол өчигдөр баахан болор сонирхож байгаа хүмүүстэй лайв хийсэн байгаа. За энэ удаа үйл хөрөнгө сонирхож байгаа хүмүүстэй болгон мөнгө хэрхэн яаж хадгалуул илүү одоо өргөжтэй байна, илүү одоо бидэрт бас ашигтай талдаараа ямар байна гэдэг тухай товчхон мэдээллийг тайлбар өгье. За анх удаа миний лайвыг үзэж байгаа хүмүүс байх юм бол намайг Гонгорч Онцэг гэдэг Чех улсад ажиллаж амьдарч байна. За YouTube дээр намайг дагах мартуу, subscribe хийх мартуу, лайк, коммент хийвэл бүр сайн байна. Та хэдийг хийж байгаа хөдөлмөрийг үнэлээд бас өөртөө хэрэгцээтэй байгаа мэдээллийг хүлээж авахд бол та нарт маань хэрэг болох болоо гэсэн үндсэн дээрээс ярьж байна. За бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд лайв эхлэх үү тийм ээ. За нэг хүмүүс завтай байгаанууд нь ороод ирнэ үстэй тийм ээ. За энэ удаа юу ярих гэж гэхлээр дуудлага худалдааны талаар хэдүүлээ жоохон танилцуулъя. Дуудлага худалдааны талаар вебсайт хэрхэн ямар вебсайтыг ашиглуул та хэд маань илүү мэдээлэл авах боломжтой тухай та хэдтэй зааж өгье. За мэдэх нэг нь бол сайн байна. Мэдгүй нэгэнд нь бол бас хэрэгцээтэй мэдээлэл байх болов гэсэн үндсэн дээрээс нэг ярих гэж байна. За мэдгүй нэгэнд нь бол за би энийхээ дуу гачаад за боломжийн. За 20 хүн ороод ирлээ. За сайхан амарцгааж байгаа үстэй та сайхан зуны сайхан өдрүүд үргэлжилж байна. За Чехэд ажиллаа хийнгээ амрангаа лайв хийнэ л гэж шүү гэдэг чинь. За тий. За энэ удаа дуудлага худалдаа. За манайхан ч бол Чехэд ирээд ерөнхийдөө бол олон жил болцсон. За ирээд ч гэсэн одоо ер нь 1-2 жил бас болоод бас боломжийн бас нэг мэдээлэл аваад бас боломжийн цалин мөнгө хэрхэн яаж авж байгаагаа бас багцаалаад одоо мэдсэн байгаа байх тийм ээ. За мөн Чехэд ирэхийг сонирхож байгаа хүмүүст маань бас илүүдэхгүй болов гэсэн бодлоготой байна. Ийм мэдээлэл тий. Юунд гэхлээр ерөөсөө бид нар миний ярих дуртай сэдвийг бол яхахгүй хөрөнгө оруулалт тийм ээ. Хадгаламж мөнгө санхүүгийн тухай сүүлийн үед нэлээд төлхөө ярих хичээдэг. Яг гэвэл бид нар монголчууд маань бас хаа байгаа газараасаа бас нөгөө нэг байсан газараасаа шороо авах гэдэг шиг тийм ээ. Хэдүүлээ одоо Европод нэгэндээ ирсэн юм чинь нэгэндээ ирэх гэж байгаа бол та хэд маань бас цаашдаа бас өөр гэсэн орон сууцтай болох тийм ээ сонирхолтой байгаа нь ойлгомжтой билээ. Тийм ээ. За миний мэдэж авснаар Чехийн мэдээллийг бол та хэд маань ерөнхийдөө чех хэл мэдэхгүй байгаа хүмүүст нь бол жоохон хүндрэлтэй байгаа тэр бол ойлгомжтой. Тийм учраас айгүй эренгүүтээ чех хэлээ илүү сайн хурдан сурч янз бүрийн сургалт мургалтанд сайн хамрагдаж байвал та хэд маань их хэрэгтэй байна шүү. Цаашдаа ерөнхийдөө энд амьдраад үр хөвгтдээ бас том тарих оюуны хөрөнгө оруулалт хий гэсэн ийм зорилготой ирсэн нэг нь бол мэдээж хэрэг тууштай энд бас нэг хэсэгтээ амьдрах байх гэж бодож байна. Тийм учраас тийм улсуудад илүү төлхөө энэ мэдээлэл хэрэгтэй байгаа болов. За байр орон сууцыг сонирхоход бол одоо шинэ орон сууц байрыг бол авахд бол одоохондоо маш их үнэтэй байна. За дэлхийн дотроо Чех улс бол бүр дэлхийн эдийн засгийн одоо хямралдаа бол нэлээд дээгүүр орсон байна. Нэлээд хямралд их чанга явагдаж байгаа. Энэ тухай бол та хэд бас мэдээллүүдийг авч байгаа бох тийм ээ. Орон сууц худалдаж авах цаг үе жоохон хэцүү үе яг болоод байна. Тий орон сууцны үн бас их үнэтэй байна. Бас нэг төв суурь бас боломжийн газрууд нь бол орон сууц одоо 2 өрөө орон сууц байр бол ер нь 3 саяд бараг ерөөсөй олдохгүй болчлоо штэ. 3 саяас дээш байна. Яг уу хүн ам багтай, үйлдвэрлэл багтай ч юм уу аслагдсан газруудын орон сууцуд бол арай хямд байх жишээтэй. Тийм бол байна. Боломжууд бол байна. Тий. За тийм учраас та хэдэд маань ерөнхийдөө бол дуудлага худалдааг илүү жоохон сонирхоод төлхөө үзээд байвал та хэд маань бас хэрэгтэй болов. Дуудлага худалдааг та хэд маань жоохон сонирхооч. Илүү жоохон төлхөө сонирхоод үзээч. Дуудлага худалдаа, шинэ худалдаа авж байгаа байрнаас илүү бас хямд байх боломжууд бас байна. Тий. Дражба гэж хэлдэг штэ, дражба. Тэгэхээр та хэд маань Google-ээр орчуулад чамаагүй Дражби Немовитостив ЧР юм уу Чешская Республика гэж бичээд ч юм уу ороод Google-ээр орчуулад та хэд маань мэдээллүүдүүд бол авах боломжтой. За тэгэхээр
За хамгийн одоо бас их сүүлийн үед их дажгүй бас нэг сайтын нэг нь болохоор портал Drajb.cz гэсэн сайт байгаа. За одоо би та хэдтэй тэр сайтыг та нартай илүү төлөхөөр жоохон тайлбарлаад өгчий гэж бодоод байна. Drajb portal.cz. За энэ сайт руу та хэд маань орж мэдээлэл авч байгаарай. За энэ сайт болохоор ямар учиртай сайт уу гэхлээр Executorская Комора Чешской Республики гэж байгаа. За Executor-ын Комора гэхлээр нөгөө нэг шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс хураагдаж байгаа одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн одоо албаны портал гэсэн үг шүү дээ, тийм ээ. Энэ болохоор дандаа Executor-д орсон одоо банкнд дампуурсан, тийм ээ, эсвэл өр зээлтэй байж байгаа дампуурсан хувь иргэдийн одоо юмыг хураасан одоо ийм асуудлуудыг шийдэж яадаг одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба. За тэгээ энэ бол яг жинкнээсээ официальный Drajb-ны портал гэж байгаа байхгүй Executorская Комора Чешской Республики. Тэгэхээр энэ яг албан ёсны Executor-ын албаны одоо энэ сайт байгаа. За энэ сайт руугаа оронгууд нь Drajb гэсэн ийм юу гарч ирнэ. Дуудлага худалдаа гэсэн юм гарч ирнэ. За дуудлага худалдаа гарч ирж гин гэдэг чинь бид нар одоо дуудлага худалдаагаараа энэ сайт руу нь бол үндсэндээ бол бүртгүүлэх ёстой. Бүртгүүлчих юм бол бүлэх зүгээр юм билэ. Энэ дээр бүртгэл хийлгэн. За бүртгэл бол хийлгэхэд бол өн төлбөргүй байна. Регистраци хийлгээд тэгээд ерөнхийдөө бол энэ дуудлага худалдаанд байгаа байруудыг хянах үйл явцнаас бас хоцрохгүй мэдээлэлс хоцрохгүй байвал та хэдэд маань бас хэрэгцээтэй юм болов регистраци хийлгэчихээрэй. Тэр нь үн төлбөргүй байна. За энэ Drajb гэдэг нь бол дуудлага худалдааны портал нь 2009 оноос үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн. 9 сарын 14-ний P15 гэсэн шийдвэрийн дагуу олон нийтэд нээлттэй веб интерфейс болсон байнамаа. Олон нийтэд нээлттэй ийм интерфейс байдаг. Дуудлага худалдааны тогтоол мэдээллүүдийг бүх одоо үн төлбөргүй нээлттэй хүмүүст мэдээлэхээс гадна одоо дуудлага худалдаа хэрхэн яаж явагдсан одоо мэдээллүүдийг хадгалагдаж байдаг ийм портал байгаа. За энэ сайт руу та нар ороход та хэд маань ямар мэдээлэл авах вэ гэхээр ерөнхийдөө за фильтровать Drajb. За энэ ингээд шүүл төр нь байгаа. Жишээлбэл за энэ категори гэж байна. За категорийн орох юм бол ямар үйл хөрөнгийг та сонирхож байна гэдээ асуулт гараад ирнэ. За энэ дээр жишээлбэл үйл хөдлөх хөрөнгө, газар, тэ барилга байгууламжийн зөвшөөрөлтэй газрууд байх жишээтэй, родины доомууд байх жишээтэй, бие даасан айл орон сууцнууд байх жишээтэй, тийм ээ. Газар тариалангийн зориулалттай газар байх жишээтэй, гараж байх жишээтэй, мөн бусад үйл хөдлөх хөрөнгүүд юу ч байна. Гараажууд бас их сонирхдаг хүмүүс байдаг шүү дээ. Гараж түрээслэе гэсэн худалдаж авчаад түүнийгээ түрээслээд байхад бас боломжийн мөнгө олдог. Энийг бол та хэд бас сонирхоод бас илүүдэхгүй болов гэж боддог. За энэ дээрээс жишээлбэл за манайхан ч голцоо родины дом юм уу ямавитас сонирхдаг шүү дээ. Бит гэж ярьдаг. За бит дээрээ сонирхоод үзье тийм ээ. За гараж байж болно жишээлбэл тийм ээ. За ингээд энэс цааш нь ингээд явхад жишээлбэл энэ набидаг одоо энэ дуудлага худалдаанд бол 9 шидийн юм байж болцошгүй. За жишээл энэ электрон цахилгаан бараанууд байна, техникүүд, тавилгууд гэж байна, машин автомото гэж байна, тий. Дээр үеийн эд хөрөнгөнүүд гэж байна. Одоо старожитностийн умени гэдэг чинь одоо дээр үеийн одоо лааны суурмөр 9 шидийн зураг мураг 9 шидийн юм байдаг штэ. За тэгээд хураагдсан телевизэр зурагтч байх жишээтэй одоо ийм юм энд байж бүрэн боломжтой тий. За тэнгүүтээ эндээс та нарт маань хэрэгцээтэй юу байна гэхээр аль тойрогт та энийг сонирхож байна гэдгээ энэ дээр хийн. За жишээлбэл одоо шүүлтүр хийж үзэх гэж шүү дээ тийм ээ. Ческа Будовица хотод байх сонирхож байна уу, Писагт байна уу, Таборт байна уу, Прагт байна уу, Бланскад байна уу, чи аль хотод амьдарч байгаа бол энэ тухайн хотынхаа юуг энэ дээр нь хийгээд өгөөрэй. За тухайн хотоо за жишээлбэл Ноймод сонирхыг хэдүүлээ тийм ээ. За Хебт байна уу, Карловар, Соколовт жишээлбэл Ноймод дотроо Карловарын одоо аймагт жишээлбэл Хеб, Карловар, Соколов гэж байна. За Высочина тойрогт бол Хавлички Брод, Иглова байх жишээтэй. За ингээд эдрийгээ ингээд сонгочихно тийм ээ. За тэгээд цаашаа явал ингээд Хлидей гэдэг чинь хайх гэж байгаа тийм ээ. Хлидей гэдэг дээр нь дараарай. За саяны миний сонгогдох жишээлбэл би чинь Зноймод хэлвэ яла тий. Тэгэхэд энэ дэр чинь ингээд одоогийн байдлаар Жадны Drajb энд бол алга байна гэсэн ийм юм гараад ирнэ.
Одоогийн байдлаар энд бол дуудлага худалдаанд ийм зарлагдсан юм алга байна гэх жишээтэй. Тийм ээ. За тэгэхээр энэ дэр за Прага гэд хийгээд үзвэл яаж юм. Юу Немавитас за үлээж гараа Немавитасци за энэ дээр нь хэдүүлээ Прага гэд юмаа солиод хийгээд үзье л да. Ноемо энэ дээр нь Прага гэд хийгээд үзье жишээл. Тэгээд энэ дээр үний дүн бас бичигдэнэ. Болох хугацаа жишээлбэл бичигдэж байна энэ дээр. Максимальная цена. За хэдэн төгрөгийн багцаантай сонирхож байгаа. 0-оос одоо сая төгрөг юм уу, 0-оос 2 сая төгрөг ч юм уу багцаанд сонирхож байгаа бол энийгээ та нар хийх нэ шүү дээ, тийм ээ. За тэгээд хөлийдээ сонгогдох. За жишээл ингээд практ дуудлага худалдаанд юу байна гэд ингээд гараад ирэх жишээтэй. За энэ жишээлбэл дражба ийм үл хөдлөх хөрөнгө байна. За сая 353,072 короны үнэтэй ийм үл хөдлөх хөрөнгө байна. За энэ дээр нь таад ороорой. Детали дражби гэдэг нь илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс орноо. За ингээд Хорни Почерница Прага 9-д жишээлбэл ийм дуудлага худалдаанд ийм юм байна гэд ингээд дэлгэрэнгүй мэдээлэл гараад ирнэ. Таад масан харагдаж байгаа байх гэж бодож байна. За энэ дээр юу гэж байна? За став дражби одоо бэлтгэгдсэн тийм ээ. За Немавит майт гэж байна. Ингээд үн байна. Эхний үн 4 сая 510 корон. Хамгийн бага үн нь сая 300. За энэ хооронд дуудлага худалдаа явагдах юм байна, тийм ээ. За хаана энэ дуудлага худалдаа болохын гэдэг дээр нь энэ дээр нь дарах юм бол илүү дэлгэрэнгүй мэдээллийг энэ дээр байна. Жишээлбэл хаана болохын дуудлага худалдаа. Хаяг нь энэ дээр гаргаж ирэх юм байна. За жишээл энэ гудамжинд 405 Иборова, Бревнов, Прага гэдэг газар энэ дуудлага худалдаа болох юм байна гэх мэтлэн. За тэгээд энэ хариуцж байгаа хүмүүсийн мэдээлэл энэ дээр угаасаа байна. Дуудлага худалдаа хариуцах хүмүүс нь энд одоо жишээл энэ дээр шүү дээ Бенеш гэдэг инженер энэ дуудлага худалдаанд энэ утасны дугаар нь эсвэл энэ мэйлээр нь асуух юм асуугаад явуулж болох нэ. Уучлаарай. Хамар сэргэнэ зүгээр. За тэгэхээр ингээд янз бүрийн таадад маань мэдээллүүдийг бол энэс авч болох нь. Тийм ээ. За дуудлага худалдаануудын одоо 9 шидийн юм байдаг. Ер нь 9 шидийн зарууд байгаа. За бүртгэл энэ дотор нь ороод таад маань сайн ухад түнхээд ингээд үзээрэй. Хэлтэй улсууд нь хэл байхгүй ч гэсэн хамаагүй шүү дээ. Одоо та хэд маань Google Translate-ыг айгуу сайн тэгээд ер нь Чехээс Орос руу болгоод Оросоос Монгол руу болгоод илүү арай үнэн зөв орчуулад байгаа юм шиг санагддаг шүү. Шууд Чехээс Монгол руу бол бас жоохон учирт жамцантай байдаг. Бас зарим Оросоос Монголын орчуулга бол илүү их үнэн зөв орчуулсан харагддаг. Тий. За ингээд та хэд маань энэ мэдээллүүдийг сайн үзээд та нар сайн үзээрэй, сонирхоорой. За үлээж гараа дуудлага ороод ирж байна би бичээд. Лайв хийж байгаа бичээд. За тэгэхээр энэ экзекуц гэсэн энэ портал сайт руу та хэд маань сайн ороод эндээс одоо маш их мэдээлэл энд байдгийн шүү. За юу эдрээс сайн үзээрэй. Мөн өөрсдөө ч гэсэн одоо өөрсдийнхөө мэдээллүүдийг бас явуулах бас боломжтой байдаг гэсэн байлээ. Тэгээ өөрийнхөө одоо овог нэрийг бичээд мэдээлэлээ хийгээд ингээд явуулах юм боломжтой юм байлээ шүү. Мэдэхгүй юм бол энэ мэйл рүү нь харьцаад та хэд маань мэдээлэлүүд авах бүрэн боломжтой байхаа гэж бодож байна. За энэ жишээлбэл дражба гэж яг юу юм хэрхэн яаж гүйцэтгэл тухай жаах шиг 9 шидийн мэдээллүүд энэ сайт ер нь их орж их сонирхож байвал та хэд маань бас хэрэгтэй шүү. Тий. За хэрхэн мөнгө буцаах, хэрхэн мөнгө төлөх бас тэр юмд чинь тэр дуудлага худалдаанд чинь ороход бас зах хэмжээний мөнгө төлдөг баг. За энэ сүүлийн үеийн мэдээллүүд нь байна. Жишээлбэл энэ мэйлний хотод ийм байшин байна гэж байна. Мэйлний хотод ийм байшин байна гэж байна. За тэгээд энэ байшин руу н ороод үзэх юм бол илүү дэлгэрэнгүй мэдээлэл гэдэг рүү н ороод үзэх юм бол одоо жишээлбэл
887 мянган төгрөгөөр энэ байшинг зарнаа гэсэн байна. Анхны дуудлага худалдааны үн 10,000 крон. Нийш бадана 850-аас эхлээд 887 гэж байгаа гэж нэлээд дээр үеийн балгас баг болцсон байшин байна. Энэ бол тийм тий. Энэ бол 3 хоногийн өмнө хамгийн гол нь та нар энэ хугацааг сайн хараарай. Тийм ээ. Тэгтээ ер нь худалдаагдаа дууссан болвол энэ дээр дууссан гэдэг ийм бичиг нь тэгтээ гараад ирдгийм байлээ. За энэ ингээд жишээлбэл хаяг адресны энд бүгд байна. Тийм ээ. Хаана байгааг эндээс харчиж болно. Гэх мэтлэн ийм мэдээлэл зөндөө байна. За энэ сайтыг та хэд маань тэгээд сайн ашиглаж агаарай. Тийм ээ. За центральная экзекуторская комора Чешской Республики гэсэн ийм сайт байгаа шүү. За тэгээд эндээс за пробегачи кончения онлайн дражби гэдгийг та хэд маань сайн сонирхож байгаа. За энэ жишээлбэл юу байна? Поземик байна. Газар зарж байна. Жишээлбэл 60,000 кроноос. Энэ жишээлбэл одоо юмны ханш бас харчих одоо бас боломжтой ахна шүү дээ. Жишээлбэл тийм ээ. Одоо газрыг одоо жишээлбэл 60,000 кроноос энэ Молодо Баяславт ийм газар байна. Поземик байна. Тэгээд нэг ийм газар худалдаад авчих юм бол мэдээж хэрэг юу яах вэ та тий? Дотор нь байшингаа барих бол бас боломжтой байх. Тэгээ энэ дэр би ингээд хараад ирсэн чинь нөгөө бүртгэл хийдэг штэ тий. Тэгээд бүртгэл хийж байгааг ингээд харсан чинь ямар улсын иргэн бид нар гэсэн тийм асуултууд зөндөө байлээ. Тэгэхээр ямар ч хүн энд оролцох бүрэн боломжтой. Гадаадын дотоодын бүх хүмүүс орох боломжтой юм байна л гэж ингэж харагдсан шүү. Тий. Монгол бол монголоо бичээд тийм ээ. Ингээд орж болох байхаа. Тий. Монгол улсын иргэн гэдгээ бичээд за энэ юм айтайхан гой байшин байна, родины дом байна. Тийм ээ. Эдрийг ингэж орж та хэд маань энэ орон сууц байна жишээлбэл тийм ээ. Энэ орон сууц байна. Газар байна. За энэ родины дом байна. Ер нь яг л машинч байна. Энэ жишээлбэл Peugeot 406 байна жишээлбэл. За энийг ингээд энэ сайд руу ороод та хэд маань өөрсдөө ингээд ороод сайхан сонирхоорой. Энэ юу юм бэ? Поземик гэж байна. Новый Ичинд юу байна? Үйл хөдлөх хөрөнгийг жоохон сонирхуул та хэд маань бас буруудахгүй болов гэж ингэж харагдаад байгаа шүү дээ. Тий? За. За тэгээ их чин та хэдтэй ямар ч хэлсэн за ойлгож гараа. Тайд манд сонирхох нь буруудахгүй байх гэж бодож байна тийм ээ. Та өнөөдөр орон сууц авцсан ч гэсэн бас нэг газар худалдаж аваад нэг хаат аваад ч юм уу те цуслангийн байшин өдр аваад түүнийгээ түрээслээд тий гол нь одоо ирээд бас удаагүй байгаа улсууд цаашдаа бас нэг газар худалдаж аваад түрээслээд ч юм уу эсвэл нэг зуны одоо гоё хаатанууд худалдаж аваад ч юм уу тэрнийгээ түрээслээ ч юм уу ингээд бас давхар орлогыг ямарваа нэг нүх хэлж бас нэг бодсон сонсголтой байдаг хуваалцаад байгаа шүү дээ. Тэрнээс хойш маань чи одоо өнөө маргаашгүй Монгол буцаж байгаа хүмүүст бол хэрэггүй байх л та тий. За түүнээс гадна за энэ ингээд дуудлага худалдаа бол нэг иймэрхүү явагддаг. Тэрэнд нь бол манайхан бол оролцох бүрэн боломжтой гэж ингэж үзэж байгаа. Энэ дээр та хэд маань бас мэддэг хүмүүс хэрвээ ийм дуудлага худалдаанд оролцоод ийм туршлагатай байгаа хүмүүс байх юм бол бидэрт бас санаа оноогоо бас хуваалцаарай гэж өгөх байна. Тий. Тэгвэл бас хэрэгтэй юм болоо гэж ингэж харж байгаа шүү. Бусаддаа бас хэрэгтэй юм болоо. Тийм ээ. За хоёр дахь нөхцөл нь юу ярих гэж байна гэхлээр хадгаламжийн тухай бас л дараачихан бас санаа оног хуваалцмаар байна. За хадгаламжийн тухай юу ярих гэдэг нь гэхлээр одоо ерөнхийдөө бол чек короныг банкнд та хэд маань хадгалахаа одоо ер нь энэ бол хоцрогдсон арга байна гэдгийг л дахин ярих гэдэг байна. Тэгэхээр та хэд маань ер нь мөнгө хадгалахад бол чекийн банкнд хадгалах бол хадгалж болно. Гэхдээ бол ерөөсөө ч ямар ч одоо хөө өсөөд тий учир ер нь мөнгөтэй байх боломж бол улам одоо багасж байгаа. Банкнд бол ерөнхийдөө одоо та хэд маань улсын дор бүрээл та хэд маань бас санхүү мэдлэгтэй байгаа нэг нь бол ойлгож байгаа бах тий. Тэгэхээр мөнгө гэдэг бол ерөөсөө цаас болчлоо. Чехийн эдийн засгийн хямрал маш их хурцтай байгаа үед дайн дайчин болж байна. Дайн дайчинтай байгаа үед бол угаасаа мөнгө гэдэг бол ерөөсөө их баталгаагүй болсон ийм нөхцөл тийм ээ. Өнөөдөр та 100 төгрөгтэй байж хахад маргааш тэр 100 төгрөгөөр та 100 төгрөгийн өнөөдөр авч байгаа юмыг бол
маргааш өмнө өдөр магадгүй 15 10 жилийн дараа авахгүй болчих одоо ийм юмны үнэний өсөлт бол маш их хурцтай явагдаж байна. Тэг өнөөдөр гурил одоо 20 хэдэн корон болж 27 коронч болчлоо тийм ээ. Тэгэхэд саяхан л гурилыг бид нар 7 8 короноор худалдаж авч ирсэн тийм ээ. Гих мэтлэн байна. Орос Украины одоо геополитикийн асуудлуудад дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал одоо маш их хурцтай байгаа учраас ерөнхийдөө бол алтны эрэлт хэрэгцээ маш их өсөж байгаа тухай дахин хэлэх гээд байна. Тэгэхээр бид нар өнөөдөр корон хадгалах биш хэдүүлээ короно алт болгож хадгалж сурья л гэдгийг л чинь ярих гээд байна. Энэ бол ерөөсөө ямар ч тийм coin биш. Энэ бол ямар ч одоо тийм асуудал биш. Хамгийн гол нь бид нар өнөөдөр цалингаас олж байгаа, бизнесээс олж байгаа, янз бүрийн давхар орлогоос олж байгаа мөнгийг зөв газар хадгалъя гэдгийг санааг л та хэдтэйгээ хуваалцаад байгаа шүү дээ. Тий. Ерөөсөө та хэд маань мөнгө олж лээвэл цалин мөнгө чинь боломжийн байгаад зөх хэмжээний хадгаламж, зөх хэмжээний хоримтлалыг бол та нар цааш нь хийж л байгаа. Хүн болгон хийхийг хичээж байгаа мэдээж хэрэг. За өнөөдөр өдөр болгон хасах руу орж байгаа хүн бол уучлаарай. Энийг бараг сонсооч шаардлагагүй л байх л та. Тий. Ерөнхийдөө бол эдийн засгийнхаа гэр орныхоо өөрийнхөө хувь хүнийхээ эдийн засгийг маш сайн барьж байгаа хүмүүст энэ бол үнэхээр хэрэгцээтэй мэдээлэл байх гэж би ерөөсөө огтхон хэрэгэлцэхгүй байна. Өнөөдөр бид нар дансандаа 100 мянган корон хадгалахад 2 жилийн дараа 100 мянга чинь бол магадгүй 10 мянган короны дайны л байна. Мөнгө бол ерөөсөө цаас болж байгаа гэдгийг бид нар хүлээн зөвшөөрөх ёстой болов. Тий. Бид нар анх Чехэд ирэхэд 10 мянган короноор өнөөдөр сагсаа дүүргэжсэн шүү дээ. Голландын сагсыг дүүргэжсэн тэр төмөр савс кошиг. Тэгэхэд өнөөдөр бид нар 10 мянган короноор дүүрчийн үгүй гэдэг хэрэгэлцээтэй асуудал болчиход байна шүү дээ. Тэгээд яг тэр хэмжээнд таны мөнгө унж байгаа. Банкд ч мөнгө байгаа. Окей, би өөртөө боломжийн бас мөнгө би банкнда хадгалж чинь гэж бид нар ингээл яриад байгаа. За тэр чинь жоохон ахиухан болчих юм бол би үйл хөдлөх хөрөнгө авчиндаа гэж ингээл дотроо бодоод байдаг боловч магадгүй та оны дараа нэг байшин авъя гэж бодъё л да. Их юм бол чиний дансанд байгаа мөнгө чинь бол байна. Ойлгомжтой. Тэрэн дээр бас жоохон ч гэсэн мөнгө нэмжил байна. Тэгвэл та тэр байшингаа яг авъя гэж бодож ирсэн байшингаа эргэжил авъя гэхлээр дахиад л их саяар нэмэгдсэн байна. Тэр бол зүгээр л хууль байна. Эдийн засгийн зүгээр л уналт болж байгаа үе учраас өнөөдөр чи 2 саяар авах гэж байсан чинь 2 сая 500 тунгуудтай л 3 сая болцсон байна. Хурцтай бид нар тэр хурдыг гүйцэхгүй байна шүү дээ. Эдийн засгийн алуурчдын угаасаа хийж байгаа ажил гэж би угаасаа боддог. Энэ дайн дачин байна. Энэ ерөөсөө энэ дайн дачин болж л байвал буу зэвсгийн 8 явагч л энэ цаа чи эдийн засгийн цэвэр одоо асуудал явж идэг. Буу зэвсэг үйлдвэрлэж байгаа хүмүүсийн дайдан чинь угаасаа л ашигтай байдаг. Мань мэт мулгуун юмнууд бол тэрийг бол зохицохоо ангис нь бол бас ойлгохгүй биш ойлгол авах штэ. Цаан чинь асуудал зөндөө байна. Эдийн засгийн алуурчдын хийж байгаа асуудал гэж боддог. Ямарваа нэг дайндаа чинь ямарваа нэг энэ тийм болж байгааг бол би тэгжил ойлгох хүлээж авдаг. Тийм болохоор бид нар цаас мөнгө за корон болчлоо. Би коронтой байна. Зөх хэмжээний миний корон 500 хүрчлээ. Миний корон сая хүрчлээ. Хизээч короноор битгий хадгалаарай л гэдэг санааг л их чинь та нартайгаа хуваалцаад байна. Короныг зүгээр л алтны дансанд байршуулаарай. Роберт Кийосакигийн яриад байгаа штэ. Fuck you money. Fuck you. Мөнгө бол ерөөсө худлаа шүү гэдэг энэ номыг би таадаг би санал болгодог. Мөнгө бол худлаа учраас та алт мөнгөнд хөрөнгө оруулалт хий. Инвестиц до злата а сребра гэдгийг л яриад байна. Энийг бол дэлхийн эдийн засаг даяараа одоо мөнгөний ойлголттой байгаа хүн болгоо ярьж байгаа. Өнөөдөр бид нар би ч бас ойлгохгүй л байгаа. Ерөнхийдөө бол coin moin гэж бид нар зөндөөл ярьдаг. 9 шидийн coin энэ тэндээс гараал ирдэг. Тэгвэл би ямарваа нэг компьютерт найдаж ямарваа нэг хэн нэгэн өөр нэг хүнээр буюу юм мөнгөө удирдуулаад тэр маань өсчих болов гэж залбираад мэрэглээд суух биш. Бид нар яг бодит одоо алт буюу бодит одоо байгаа зүйлээ би хадгалаад зарах үедээ зараад буцаагаад зарсан мөнгөөр буцаагаад алтаа худалдаж авах. Алт бриллиант юм уу эсвэл цагаан алт эсвэл одоо цагаан мөнгө одоо өнөөдөр ямар их хүнтэй бэ? Хизээч үнцэнээ алдахгүй юмд бид нар мөнгө хадгалж өнөөдөр хитүүлээ сурмаар байна. Хизээч үнцэнээ алдахгүй. Өнөөдөр чи алт худалдаад авсан байхад чиний алт эргэжил яг тухайн эргэжлийнхаа зах зээлийн ханшаар л чи буцааж аавна. Тэндээс биш чи над алтаа чи нодлын худалж авсан юм байна штэ. Тэгвэл нодлынхаа ханшаар чи над алтыг чинь бид нар энэ алтыг чинь бид нар 100 мянган цасаар л худалж авсан штэ. Одоо буцаагаад 100 мянган өгнө гэж байхгүй ш. Тухайн өдрийнхаа тухайн зах зээлийнхаа ханшаар бид нар тэр алтыг борлуулж миний алт хизээч үнцэнээ алдахгүй гэдгийг л бид нар ойлгох хэрэгтэй юм шиг байна. Магадгүй их шин буруу зүрх юм ярьж болов гэж бодож. Гэхдээ л
Одоо би бас боломжийн бас сургалтанд суугаад үзээ өөрөө бас тэрийг нээгээд ингээд бас үзэж чинь ерөнхийдөө алтны ханшаас маш сайн өсөж байна. Тий. Тэгэхэд короны ханшвал тэгж өсөж чадахгүй байх шүү дээ. Өнөөдөр уучлаарай доллар евро одоо тэнц баг зэрэгцээд ороод ирлээ. Тий биз дээ. Тэгэхэд одоо дэлхийн одоо юу байдг юм бэ л да одоо тухайлбал манай урд турш биш үү хятад улсын цар тахлын тохиолдлын тоо өсч байгтай холбоотой хөл хорио чангацсны алтны эрэлтэнд гол нөлөө үзүүлсэн гэж байгаа байхгүй. Тэгвэл World Gold Co компани гэж байдаг юм байна. Түүний гүйцэтгэх захирал юу ярьж байна гэхлээр оны эхний 22 оны эхний улирал алтны эрэлт 34% өссөн. Тухай мэдээлсэн. 34% өссөн байна. За, дэлхийн эдийн засаг бол алтны ханш эрэлтийн мэдээллийг одоо жинхэнэ одоо өсгөж байна гэж байгаа байхгүй. За тэгвэл алтны инфляц нь хамгаалах гол хэрэгсэл нь одоо энэ дайнаас одоо дайн дажихаас болоод тий сүүлийн 20 жилийн дээд түвшинтэй тус хүрч одоо дэлхийн хэмжээнд алтны эрэлт 34% өссөн гэж. Чехэд болохоор за Чехийн юг би бас харьцуулж үзэж байгаа. Чехэд болохоор эдгээр юу гэж хичээд байна гэхээр 104% өссөн тухай бичсэн байна. Саяхан би одоо сүүлийн үйлдвэр зүгээр нэг хиймэт юм айгүй бас сонирхол байна л да. Ер нь бол бид нар цаг үеэс хоцрохгүй бас мэдээлэлтэй байх нь бид нар бас их чухал юм болов уу гэж ингэж хараад байна л да. Манайхти одоо бас их чинь бас ингээд уншаад сонирхоод байгаа юм чинь та хэд маань бүр залуу хүмүүс бүр илүү энийг бас илүү сонирхож илүү уншаач ээ. Та хэд маань тархитлогоо илүү сайн ажиллах шүү дээ энэ дэр. Бид нар зөвхөн короноор бити тархиа ингээд баг гэд төвччихээч ээ. Короноос цааш жоохон илүү давж харах. Ирэх жилийн хойдон 5 жилийн 10 жилийн дараа бидний корон хэвээр байх уу эсвэл еврогоор байх уу гэдэг бол эргэлзээтэй болцсон шүү дээ аль хэзээний. Тийм болохоор та ерөөсөө өнөөдөр хүүхдтэй хадгаламж данс нээгээл за тэр нь тэгэл өсөж байгааж мэддэхгүй өсөхгүй байгаа ч мэддэхгүй мөнгөн данс нээж ахаар хүүхдтэй зүгээр л алтны данс нээгээч л гэдгийг би зөвлөх гэдэг. Төрсөн өдрөөр алтны данс нээж өг. Хэн нэгэндээ төрсөн өдрөөр алтны данс нээж өг, хүүхдүүдтэй алтны данс нээж өг гэж хэлэх гээд байна. Өөртөө та нар ямарваа нэг хоригдлол нээгч байгаа бол хадгаламж нээж байгаа бол түүндээ алтны данс нээж өг. Өнөөдөр бид нар Европт ирсэн бас нэг урлагийн бас азтай. Өнөөдөр Монгол хүн Европын зах зээл дээр алтны данс нээн гэвэл бас л баталгаа нь арай илүү юм болов гэж бодоод байна Монголынхаас. Манай Монголын алтны дансны нээлт эргэлт хэрэгцээ одоо яаж явагдахыг чинь бас сайн мэдэхгүй байна. Энэ тухай би бас зөвлөгөө бас авахгүй бас Монгол руу бас яриад байна. Яаж хэрхэн яаж явагддгийг. Үнэхээр яг одоо Чехэд байдаг шгэ корона өгөөд би алтны данс нэгээд тэрийгээд ингээд сар болгон цалингаасаа нэг 1000 крон 2000 крон нэмээд миний грамм одоо унцын хэмжээ нэмэгдэж чадж гин яг тэр шиг яг тийм процесс одоо яг Монголын Монгол банкнд одоо харьяатай явагдаад байна. Эсвэл тусдаа бас яг ийм Монгол ийм алт мөнгөний одоо ийм арилжааны ийм биржүүд байна уу гэдгийг бас сайн судлах хэрэгтэй л байна л та. Энийг бол та хэд манд бас судлах нь зүйтэй болов гэж ингэж харагдаад байна. Тийм болохоор цагаан гэнэ мөнгө бүр аюу сайн байгаа гэж байна. Тэг бриллиант мөнгө платинум гэж ярьдаг шүү дээ. Тэ ер нь миний хувьд бол ерөөсөө яг цагаан мөнгө бриллиант байж болох л байх та. Ер нь бол алт бол зүгээр хизээж үн ханшаа алдахгүй учраас алтныг жоохон илүү сонирхсан хэцүү юм болов. Та Монгол буцлаа гэхдээ тухайн өдөр гүйж очивол одоо практик төвнө байдаг Колинд эдэр байдаг яг тэр жинхэнэ одоо Швейцар банк, Австри банкны одоо лац ламптай 999-ийн сорцтой одоо ийм алтнуудыг та худалдаж авах бүрэн боломжтой байж байгаа өнөдөр. Би ч баста энийг бол зүгээр за нэг овоо хэдэн төгрөгтэй хүмүүс нь л энийг хийдэг бахал гэж би анх боддог байсан л да. Дээр үед би чинь сонсоогүй сонсч ирсэн энийг. Гэхдээ ерөөсөө огтгонч тэрийг тоогоогүй байхгүй. Тэгсэн чинь одоо бодоод байсан чинь би бол маш их боломжоо бас алдсан юм байна гэж хараад байгаа. Тэгтээ лучше поздно чем никогда гэдэг штэ. Ерөөсөө орой төгөөдөрөө бас энийг бас хийх нь хэцүү юм болов гэж ингэж хараад байна. Мөнгө бол ерөөсөө бид нар бол ерөөсөө яг та нэг үйл хөдлөл хөрөнгө болооч болно. Мэдээч хэрэг үйл хөдлөл хөрөнгөөс аль бас санхүүгийн эрхчлөөнд үрж байгаа улсууд зөндөөл байна. Тэгтээ тэгж чадахгүй өнөөдөр үйл хөдлөл хөрөнгө авах одоо тэр мөнгө нь аяг хэцүү болчиход байна шүү дээ. Тийм нөхцөлд бол зүгээр мөнгө хадгалж ахаар алтны данс нээчээд дараа нь тэр алтныхаа дансаараа тэр орон сууцаа худалдаж авах юм бол чиний мөнгө чинь яаж үнцэндээ бариад чамд бас их хэрэгцээтэй байх юм болов уу гэж ингэж харагдаад байна. Тийм болохоор
янз бүрийн одоо яг хуу конт хийж байгаа гэсэн хүмүүсийг би буруудахгүй байна л да. Энийг бас галзуу гоё хөтлөөд явдаг. Яг авах цагт нь аваад хийх газарт нь хийгээд яг зөв юм олоод авцсан нэг нь бол би баяр хүрмээр байна. Энийг бол хийж чадах. Нэг нь бол хийж чаддаг юм шиг байгаа. Би бол ерөөсөө энийг бол чадахгүй айгүй эргэлзээтэй санагдсан. Надад бол айгүй мэдхгүй юмдаа хөнгөөгээд очих тэр хэцүү шүү дээ угаасаа. Тий. Тэрэнд орвол ядаж баталгаатай юмд бас мөнгө хадгалж сурах нь их зөв зүйтэй. Хүн бага мөнгийг зарцуулж сурснараа их мөнгийг зарцуулж сурч чадна. Тэрнээс биш их мөнгөтэй болчоод дараа нь би юма зохицуул сурна, мөнгөө би зохицуул сурна, их мөнгөтэй болчоод би аялна, их мөнгөтэй болчоод би санхүүг хэрэгжүүлээд хүрчнэ гэж андуураад байгаа бол үгүй шүү дээ. Цалингаас цалингийн хооронд байгаа даандаагүй массын хувьд хөлсний ажлынхан жижиг дунд бизнесийнхэн бид нар илүү одоо өнөөдөр энэ санхүүгийн хадгаламж хуримтлалыг илүү бас төлхөөж бас сурах нь бас их зөв зүйтэй болчиход байгаа. Хадгалж сурын хуримтлал хийж сурыг гэдэг нь 5 дансны аргачлалыг би дээр бас таадтай бас ярьж лээсэн тийм ээ. Ерөөсөө аялын данс, хуримтлалын данс, хадгаламжийн данс, тэгээд эрдэнэ хэрэглээний данс гэл ингээд тий хувь хүний тарих оюуны одоо хөрөнгө оруулалтын данс одоо аль дансаар нь тэрийг хийхийн жишээлбэл тий бидэрт өнөөдөр өдөр болгон юм сурах шаардлагатай болчиход байна. Сурахгүй мэдэхгүй байгаа та өнөөдөр зүгээр л бусдын адил бусдыг дуурайгаад дорж нэг ресторан яачлаа, дорж нэг тим coin тим юм хийчлээ, дорж нэг ингээд яваад байна гэл тэрийг дуурайгаад өөрөө үнцэнгүй өөрөө гэсэн бодлого өгөөд байвал та урагшаа явахгүй болчиход байна л да. Тий болохоор хэдүүлээ нэгэнт одоо гадаадад ирээд бас ингээд ажил төрөл хийж байгаа юм чинь хуримтлал хадгаламжиндаа маш зөв дансаа нээгээд ажиллаад үзүүл яасан л гэж ингэж бодоод байна. Хизээч харамсахгүй юм бас боломжууд бас байна шүү гэж харагдаад байна. Тий тэгээд ядаж нэг тийм хилтээнүүд нь ядаж ийм томоохон ийм алт мөнгөний арилжааны биржүүд дээр бас сургалт семинаруудад нь суух гэдэг шаардлагатай байна. Тэгжээж та хэд маань илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй олон тэгжээж бусаддаа бас мэдснийг хуваалцах чадвартай болно тийм ээ. Тийм болохоор энэ тухай та хэд маань бас бодож ивэл бас буруугүй болов гэсэн юм. За тэгэхээр энэ алтны дансны тухай та хэд маань илүү их дэлгэрэнгүй мэдэж илүү надаас мэдээлэл авъя гэсэн бол миний офис дээр хурж ирээд илүү асуултууд тавьж болно. Та асуултууд мэдээж их гарна. Тэгэхээр тэр болгонд нь яг уу данс нээгээд өгье гэвэл чинь нээгээд өгөхөд бол асуудал алга нээгээд өгч болно. Тэгээд хамгийн багадаа яг нэг 5,000 4,000 оргоноор нээгээд тэрнээс шууд одоо хэдэн грамм алтаа худалдаж аваад тэг бүртгэлийн өнгөө тэгээд шууд алтаа нэмээд сар болгон олж байгаа ашаасаа ч юм уу илүү цаг хийснийхээ мөнгийг ч юм уу тийш нь хийгээд байвал таны грамм унцын чинь хэмжээ нэмэгдээд ингээд явах юм бол та боломжийн бас нэг хадгаламжаа их зөв хуваарлаад явах юм болов гэсэн ийм бодолтой байгаа тань. Тэгээд тэнд чинь бас дараа нь жилдээ ч юм уу заримдаа сардаа ч юм уу одоо бас зөх хэмжээний бас хүү бас нэмэгдэж явах ийм бас боломжтой ийм юм байгаа юм шүү. Ийм очиртай юм шүү. Хизээч одоо короныг бол бид нар одоо ийм үйлдэл бол хийж чаддгүй штэ. Үндэ чаддгүй тийм ээ. Тий. За тэгээд гудна ороод ойрхон байгаанууд нь бол та хэд маань цаг цаваа тохироод надтай маргааш надтай офис дээр ирээд уулзаж болно. Хас утсаа дээр бол би байхгүй байна. Аялаа явчихна. Ерөнхийдөө дараагийн 7 хоногоос та хэд маань холбогдоод илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваад ингээд явж болно шүү. Тий. Дуу тасалтад байна гэнэ үү? Тийм үү? Би ч одоо хамаагүй л яриад байгаа шүү дээ. Залгич. За энэ өнөөдөр харин утас маань жоохон орж гараад яаж чадаа мэдэхгүй. Тий болохоор та хэд маань миний түрүүний хэлсэнчлэр за би угаасаа ингээд мөнгө хурааж байгаа. Би сар болгон одоо 20,000 цаас хурааж байгаа. 20,000 цаас нөхөртөөгөө хоёулаа ажиллаж байгаа. Нөхрийнхээ цалин би зүгээр л блоклж байгаа. Би тэрийг бол зүгээр блокл гэдгийг та хэд зааж байгаа шүү дээ. Ирээд бас утсан ч бай, ирээд удаагүй ч бай тийм гэр бүлүүд бол тийм боломж байгаа шүү. Нэгнийхээ мөнгөөр байрныхаа мөнгөийг төлөөд нэгнийхээ мөнгөөр цалин мөнгөө илүү хоол ундаа хэрэглээд ингээд явах бас боломжтой. 20-30 мянган цаас авч байгаа бол яагаад болохгүй гэж. Тэгээд ямар ч одоо давхар орлого илүү орлого олсон ч гэсэн илүү орлого оллоо гэд зарлагаа нэмээд ээж болохгүй шүү. Энэ бол массын хийдэг аюу тум алдаа байдаг. Зарлагаа нэмээд л ах юм бол таны орлого их орсон ч одоо зарлага чинь нэмэгдээд ах юм бол та хуримтлал чинь хязгаарч өсөхгүй одоо ийм байдалд хүрчдэг штеп. Тийм учраас чи өнөөдөр
15,000 крон цалин авчлаа. За 20,000 цасны цалин авчлаа бол 5,000-ын л сар болгон чи өөрийнхөө бусад хэрэглээ хоол хүнс одоо гоо сайхныхаа юмд аялалтаа ч юм уу төрсөн өдөр ч юм уу одоо ийм юмд хэрэглээ сурцсан бол тэр 5,000 чиний цалин 40-50,000 крон хүрсэн ч тэр 5,000 л хэрэглээ сурч ийм л тийм сахилга батан сурмаар юм шиг байна л да. Тийм миний бодлоор тэгэл үлдсэн мөнгөө ёстой нөгөө тэтгэврийн дансандаа юм уу, хуримтлалдаа юм уу, хадгаламжиндаа юм уу одоо нэг яс ердөө хийгээ сурчдаг. Ийм л байх юм бол таны мөнгө чинь мөнгө далдаг гэж ярьдаг шээ тий. Тийм болохоор одоо миний бодлоор айл өөрх болгон хувь хүн болгон алтны данстай болоосай л гэж та хэдтэй хүсэх ерөөх байна. Тэгээд болохгүй юм байхгүй штэ хэдүүлээ. Жохон шинэлэг баймаар байна. Жохон сэтгэлгээний задралтай баймаар байна. Жохон юмыг шинийг хийжэмээр байна. Зүгээр нэг өнөө маргааш шиг өнгөрөөгөөл зүгээр нэг ажил хийгээд цалин их авчих юм бол чиний амьдрал өөрчлөх чинь гэж ингэж бодож байгаа бол уучлаарай л ийм л хорвоо штэ. Зовлон жаргал ээлжилж байдаг хорвоо. Огт санаад маргааш юу болохыг мэддэггүй шүү дээ бид нар. Маргааш өнөөдөр чи ажил хийгээ сайхан явж хахад чиний цалингаас шалтгаалсан амьдрал бол маш эрсдэлтэй гэдгийг л бид нар хизээж мартаж болохгүй. Өнөөдөр чи 90 сар бол явж байгаа бол чи ажилдаа явж илэн аах таваад ирэхлээрээ л чиний цалин багасчдаг. Ажлаа хийх бүр чадваргүй болчих юм бол хин чамайг дижиж хин чиний дансанд мөнгө хийх юм бэ? Хин ч хийхгүй шүү дээ. Тийм учраас чи одоо чадвартай байгаа дээрээ одоо чи өнөөдөр залуу байгаа дээрээ өнөөдөр чи үр хүүхэд чинь бас 90 сар бол байгаа дээр эхнэр хүүхэд чинь чадвартай байгаа дээр л энэ хуримтлал энэ хадгаламж гэдгийг зөвхөн ясны хийгээд цалингаас хамаарахгүй давхар орлогыг өөрөөр хэлбэл олох хэрэгтэй. Нэгдүгээр, хоёрдугаар тэрийгэ хадгаламж хуримтлал руу тасдаж заавал сар болгон хийхийг л та эдтэй уриалаад байдаг штэ. Тий. За нэг иймэрхүү дуудлага худалдааг бас сонирхаараа үйл хөдлөхөөр сонирхч байгаа улсад бол дуудлага худалдаа боломж бол байдгийн байна. Би бол дуудлага худалдаанд өөрөө бол оролцож үзээгүй. Яг нь ийм сайт байдгийн байна л гэдэг мэдээллийг та хэдтэй хуваалцлаа. Дээр нь одоо хадгаламжийг бол ер нь айл болон өөрөөх болгон хийгээд сурчаач. Хадгаламж өсгөөс эхэлнэ гэдэг сайхан ном байдаг шүү дээ. Тэр шиг та хэд маань чи өнөөдөр өөртөө ч байсан өргөн юм шиг амьдрах боломж байдгийн шүү. Би тэрийг өөрийнхөө биеэр үзсэн. Тий. Их ч гэсэн одоо ресторан ажиллуулад хэцүү байсан уу? Байсан. Айгу хэцүү. Өөртөө дээшээ ингээд олдоо шагаатан байсан. Гэхдээ хүн өөртөө байж байхдаа хүн хадгаламж үүсгэж эхэлж болдгийм байлээ шүү гэдгийг бол амьд жишээ ерөөсөө байна. Тийм болохоор хүн бол ерөөсөө шатрахгүй өрөө дарчаад дараа нь би баяжна гэх юм бол бас л худлаа шүү. Тийм болохоор хүн ерөөсөө багаас эхэлнэ. Тэр бомбын тэгээс гэдэг чинь тэрэн шиг л одоо хэдүүлээ сар болгон 200 крон хамаагүй хадгалаад эхлэе. Эсвэл бүр 2,000-аар эхлэе. 20,000-аар сүүлдээ өдөр болгон сар болгон хийдэг үйлдэл чинь тэгээ дадал чинь тэгээ сүүлдээ дадлага туршлага болоод ирэх юм бол нэг мэдхэд та өнөөдөр 200,000-таа нэг мэдхэд 200 төгрөгтэй болох юм боломж гарна шүү. Тийм болохоор хамгийн гол нь мөнгө санхүү дээр хувь хүн аягүй сахилга баттай байх хэрэгтэй юм байлаа шүү. Өөртөө хатуу бусдад зөөлөн гэж ярьдаг шүү. Тэр шиг бид нар өөртөө маш хатуу шаардлагыг тавих хэрэгтэй. Тэгжээж мөнгө ерөөсөө хамгийн гол нь сахилга батыг их шаарддаг гэдэг юм байлаа шүү. Тий. Өөртөө эхлээд хөл дээр тогтцоо. Тэгжээ дараа нь хүн тусал. Тэгэхгүй чи өөрөө хөл дээр тогтоогүй өнөөдөр чи өөрөө асах руугаа байж тэнд ч туслах гад энд ч туслах гад одоо нэг хариадаг юм байгуулах шиг байж болохгүй таарахгүй шүү. Тий. Та хэд маань өөрсдөө нэг хөл дээр тогтцоо. Тэгтэл бол Чех оронд бол болж бүтэхгүй юм алга. Хувь хүнээс маш их шалтгаалдаг. Тий. Саяхан бид нар YouTube дээр нэг залуу байнгын блог хөтэлдэг нэг Украин залуугийн мэдээлэл уншлаа да. Чехэд аюул олон жил амьдарсан 20 жил амьдарсан. Тэгээ сая Америк нүүгээд гэр бүлээр бүр нүүгээд Америк явсан гэж байна. Тэгсэн чинь сая 6 сар болоод 8 сард 6-8 сар болсон юм билээ. Тэгээд буцаад Чехд ирэх шийдвэр гаргалаа. Чех шиг юм сайхан орн байдгүй юм байна. Хүний эрх чөлөө өстө үнэхээр дээдэлж байна. Ажил бол ерөөсөн чи хараа эрстэй чи шараа эрстэй гэдэг юм байна. Хамгийн ер нь аюу хүний эрхийг дээдэлдэг их сайн орон гэдгийг Америкт очиж ижил мэдэрлээ гэдгийг ярьж илээ. Тэгэхээр хүн юу байгаагаа байхгүй болсон хойноо л ойлгодог гэж яг үнэн үг шүү тий. Хэдүүлээ ерөөсөө одоо байгаа газараасаа л одоо шороо хатгын Европуудаас маш их юм сурыг
Европууд шиг мөнгөө зэгцэл сурыг, Европууд шиг аялд сурыг, ер нь Европоос сурах юм их байна штэ. Дээр нь манай Монгол ухаан, гүйлгээ ухаанаа ашиглах юм бол бидэрт болохгүй бүтгүй юм алгаа. Зөв юмд сурыг. Тэгээд ийм их юм сурсан юм аа. Монголд очиод одоо мэдээж таад маа залуу хүмүүс өшөө их юм хийж одоо Монгол орноо хөгжүүлэхэд одоо маш их том хөрөнгө оруулагч нар очаасай л гэж ингэж хүсэж байна. Тий. За нэг иймэрхүү ярилцлага хийлээ. Дараагийн лайв болтол. Баяр таа.